яаж төрийн банкнаас хувьцаа авах, хялбар аргаар авах боломж байгаа вэ? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За та түрүүнд дурдлаа те 9 сарын 24-нд бид нар үнцаасныхаа танилцуулгыг олон нийтэд хийсэн байгаа. Энээс хойш бол манай хувьцааг сонирхож байгаа ард иргэдийн тоо бол маш их байна. За тэгээд бид нар бол энэ хувьцаагаа хүртээмжтэй байлгах үүднээс аль болох хялбар аргаар хувьцааныхаа арилжаанд оролцох бэлтгэл ажлыг хангах энэ боломжийг харилцагч нартаа нээж өгөөд төрийн банкны Гелс банкны ай банк цэгмэн гэдэг хаягаар ороод арилжаа эхлэхээс өмнө үнцаасныхаа дансыг нээж бэлтгэх боломжийг нээсэн байгаа. За анхдагч арилжаа бол 9 сарын 30-ны өдөр цан зохисноор эхэлнэ. Энэ үед харилцагч нар маань үнцаасныхаа дансыг нээлгээд мөнгөө төвлөрүүлээд бэлдсэн байх юм бол интернет банкныхаа сувгаар захиалга хялбар өгөх боломж нэгдэх юм байгаа. За манай Үндсэн андеррайтер Үлзэн энд ко туслах андеррайтер Гүцэк гэдэг хоёр компани байгаа. Энэ компаниуд маань мөн өөрийн интернет банкны сувгуудаараа үнцаасны данс нэг захиалгыг бол одоо танилцуулга хийснээс хойш авч байгаа. Тэгэхээр Гүцэк компани маань нийт 12 аймагт салбартай юм үнцаасны компани байгаа. Тэгэхээр тэр брокерийн бүс дээр очиж дансаа нийлгэж болно. Эсвэл манай банкн дээр харилцах данстай улсууд бол манай банкны интернет сувгаараа нээж болно. За хоёр андеррайтерын маань харилцагчийн үйлчилгээний утаснууд ажиллаад энэ дээр хүмүүс үнцаасны захиалга яаж хөтлөлөөр зааврыг авч ийн. За манай банкны 77 66 1881 гэдэг энэ IPO-той холбоотой асуудал дээр харилцагч нартай мэдээлэл өгөх юм харилцагч үйлчилгээний утас бас ажиллаж байгаа. За үнцаасныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэх юм бол IPO State Bank цэгмэн гэсэн манай вебсайт ажиллаж байгаа. Энэ дээр ороод бол манай үнцаасны танилцуулгыг бүрэн ихээр дэлгэрэнгүй авч болохоор байгаа. За манай банкны харилцагч биш, манай хоёр андеррайтер компани дээр үнцаасны дансгүй ийм харилцагч нар бас манай банкны хувьцааг хэрвээ сонирхож байгаа юм бол өөрийн харилцдаг брокерийн бүс дээр очиод 9 сарын 30-нд арилжаа эхлэх үед бол захиалга өгөөд төлбөр тооцоогоо дамжуулаад явах бүрэн боломж байгаа. За мөн манай банкны бүх нөгөө аймаг сум байгаа 500 орчим нэгждэр маань бас бичилж очиод хувьцааны захиалга яаж өгөх талаар авах талаар зааварчилгаа бас авч болно. Манай бүх банкны салбарын харилцагч нар маань энэ талаар бол бүрэн мэдээлэлтэй ороод ирсэн хувьцаа сонирхож байгаа иргэд бол харилцагч нартаа үнцаасны дансыг нээх. За тэгээд банкн дээр хэрвээ харилцагч бол Гелс банкаар захиалга өгөх зааварчилгааг өгөх бүрэн боломжтой байгаа. Ялангуяа орон нутгийн хэрэглэгч нэлээд сонирхоод бас олон мэдээллийг авахыг бас хүсэжсэн. Тэгэхээр ямар ч гэсэн төрийн банк бол бүх салбар нэгжгээд хүрхгүй газар байхгүйгээр хүн ямар ч хүссэн хүн бол хувьцаа авах боломжийг бол бүрдүүлж ийн гэж байна. Тийм. Манай банк бол системийн нөлөө бүхий банкуд дотроо бол орон даяар салбар нэгжтэй банк гэдгээр бас онцлог байдаг. За бүх аймгийн төв, сумын төв, суурин газруудад бол салбар тооцооны төвүүдтэй. Тэгэхээр энэ дээр бичлээд яваад очсон ямар ч иргэнийг манай харилцагч биш байснаас үл хамааран үнцаасны захиалга хэрхүү өгөх талаар нь холбогдох зааварчилгаа өгөх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр бид нар бол хувьцаагаа ер нь олон нийтэд хүртээмжтэй байлгах гэдэг дээр маш их анхаарч байгаа. Тэгээ 9 сарын 30 хүртэл бол 2 өдрийн хугацаанд ер нь бол үнцаасныхаа дансыг нэгээд бэлтгэсэн байхад арилжааны анхны өдөр бол үнцаасныхаа захиалгыг өгөөд явах цаг хугацаа хэмнэх дөрвөн шуурхай байх гэдэг дээр бол харилцагч нар болон сонирхож байгаа ард иргэдэд боломжтой байх үүднээс энэ наан данс нэх ажлыг бол эхлүүлсэн явж байгаа. Анхдагч арилжаа маань 9 сарын 30-ны өдрөөс 10 сарын 6-ны өдрийг дуустал ажлын 5 өдрийн хугацаанд хийгдэн. Тэгэхээр энэ өдрүүдэд аль ч өдөр нь байсан захиалгыг бол хүлээж аваад за тэгээд хөрөнгийн биржийнхаа болон төлбөр тооцооны бусад журам зааврынхаа дагуу бол хувьцааны захиалгыг биелүүлэх ажил нь үргэлжлээд хийгдэх юм аа. Тэгэхээр би 9 сарын 30-нд захиалга өгөөгүй сүүлд өгчүүл би хувьцаа авч чадахгүй байх гэсэн айдас байхгүй 5 өдрийнхөө туршид захиалга өгнө. Тэгээд захиалга хэрвээ давж биелэх юм бол журам зааврынхаа дагуу хувь тэнцвэрлэх байдлаар бүх харилцагч нар дээр бол хувьцааны захиалга тодорхой хуваар биелэх юм боломжтой.